Миний харж байгаагаар бол гол асуудал нь одоо энэ хууль маань зайлшгүй шинжилэн найруулагдах шаардлагатай болчихжээ. Цаг үеийг нийгэм эдийн засгийн хөгжилтэйг нийцэхгүй байна. Тэгэхээр энэ хуулиа шинжилэн найруулах нь одоо их хурл байнгын хороо бидний үүрэг байна л гэж харж байна л да. За тэгэхээр нөгөө харивцсан яамтайгаа хамтарч ажиллаад дараа жил гэлтгүүгээр хэдлээ хамтарсан байдлаар энийг яаралтайгаар орж ирэхгүй бол эдийн засгийн хувьд бол бид нар Евразийн том боломжоос хоцорч байна. За хоёрдугаарт тэр нийтийн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Орон нутгийн иргэдэд бараа, шуудан, захиа, сонио хөвлөө захиж чадахгүй байна. За энэ ажлын хэсгээр бол Монгол шуудан компани ярьж байгаа асуудлуудыг бас нухацтай бодох хэрэгтэй. Хэдэн үе нь ерөн засаглал менежментийг яаж сайжруулахыг, хэдэн үе нь төрийн нийтийн үүргээ хүлээх ёстой гэдэг саналуудыг оруулаад энэ дээр ерөнхийдөө байнгын хороо яамтайгаа хамтраад энэ хуулийн шинжилгээг бол хурдан оруулах нь зүйтэй байна л гэсэн саналтай байна. За баярлалаа.